Сайн байцгаана уу, шинэ бичлэгтэй тавтан морилно. За энэ удаад би өөрийн сүүлийн хэдэн сар худалдаж авсан зүйлсээ танилцуулсан юм бичлэг хийх гэж байна. Тэгээд ер нь unboxing эсвэл shopping vlog-удад айгуу дуртай. Тэгээд би бас өөрөө нэг 2-3 жилийн өмнө энэ төрлийн бичлэг хийж байсан. Тэгээд энэ удаад бас дахин энэ төрлийн бичлэг хийх гэж байж байна. Тэгээд та нар маань бичлэгтэй маань хамтаагаарай. За сүүлийн үед авсан цүнхнүүдээсээ эхэлчихье гэж бодлоо. Тэгээд нэг юм Aaltoгийн одоо шаргал гэх юм уу тийм бор шаргал өнгөтэй цүнх авсан. Тэгээд бас хоёр талаар нь ингээд үрчиж болохоор яг энэ бол нүрэнтэл нь тэгээд ард нь бас ингээд юм жижиг Aalto гэсэн юм бичгтэй. Тэгээд өөрөөсөө болохоор юм богинохон осртой ирсэн. Тэгэнгүүтээ бас нэг юм цүнхний charm маяг юмтай. Доор бас нэг юм цахилгаан тоногтой. Гэхдээ энэ бол яг онгойхон гэхдээ нэг тийм үүрэг бол байхгүй. Карма мама бол биш. Онгойлхон гут дотор талтай нэг иймэрхүү зайтай. Ингээд нэг жижиг, тэгээд нэг цахилгаантай карматай. Тэгэнгүүтээ бас энэ дээдлийн цахилгаан нь онгоогоод ингэж онгонгуудаа биш бас ингээд юм бичиж болдог. Гэхдээ яг энд нь юм хийчихээр бас ингээд цоочлохоор энийг цоочлоход жоохон төвхтэй болчих юм лээ. Тэгэхээр ийш нь бол нэг юм хийхгүйгээр ингээд барьчин. Тэгээд энийг бол би бас сүүлийн үед нэлээд барьж байгаа. Юм цайвар өнгөтэй хувцснууд дээр ч юм уу байхад айгу хөөрхөн бидэг жижигхэн. Тэгээд энэ болохоор өөрөөсөө бас нэг юм хоёр нэмэлт оосртой ирсэн. Нэг нь болохоор ийм урт кроссоор үрж болох оосор. Нөгөөх нь болохоор зүгээр нэг юм амир гинжтэй юм нэг хүнд оосртой ирсэн. Энийг яг бас ингээд сүхнээсээ гоёл болгоод ингээд хамттан зүүчиж болох юм байл л те. Тэгээд жоохон хүнд болохоор авч ичээд байгаа. Тэгээд энийг харуулчих та. Нэг юм фурлагийн жоохон дундаж хэмжээтэй юм харц цагаантай цүнх авсан. Тэгээд надаа ер нь бол сүүлийн үед юусэн юм том ч юм уу дундаж хэмжээтэй цүнх ерөөсөй байхгүй болсон юм байлээ. Дандаа мини цүнхнүүдтэй. Тэгээд бас нэг жоохон юм орчхоор цүнх авъя гэж бодоод энийг авсан. Тэгээд юм хар тагтай их биеийн цагаан өхрийн ширэн хойдолтой бас нэг юм хөрхөн нөгөө тикетний карматай. Тэгээд бариулн юм нэг одоо саарал гэх юм уу бор гэх юм уу юм өнгөтэй. Тэгээд яг өнгөнийхэн зохицлоос харахад бол бүх төрлийн хувцастай айгу айтайхан зохион цайвар цагаан өнгийн хувцснууд дээрээ барьчин, хар хувцснууд дээрээ барьчин. Тэгээд бас нэг тийм жоохон офис хувцснууд дээрээ төлхөө барья гэж бодоод авсан. Тэгээд урталтаа болохоор юм фурлаа гэдэг хэвчээ юм лэнтэй. Тэгээд ингээд онгодог. Тэгээд энэ бол дотроо зайн бүр нилээх яанаар хэлбэрийн алдуулахгүй гэдэг юм хийцэн. Ингээд юм 3 том тасалгаатай. Тэгээд бүр энэ голын том тасалгаа нь бол дотроос ингээд карматай. Эндээ бас юм цахилгаантай карматай. Тэгэхээр нөгөө бас алдахгүй юм майл жоохта паспорт ашиглах ингээд хийчин. Тэгээд энэ нэг гоё юм болохоор бас нөгөө сонголтын дээр энэ түгжээ хэсэг нь юм гоё талцтай байх уу эсвэл зүгээр доотлох шиг тийм цулгай байх уу гэд хоёр сонголттой байсан. Би юм жоохон талцтайг нь авсан. Тэгээд энэ бас юм урт осртойгоо ирсэн. Гэхдээ энэ цүнхийг бол би нэг тийм урт осроор кросс маягаар барих биш яг ингээ гоё албаны юм гар цүнх шиг ингэж барья гэж бодоод дандаа ингэж урьж байгаа. За дараагийн нэг авсан цүнх болохоор юм Coach-ийн бас мини цүнх. Тэгээд энэ бол миний одоо авснаас хойш сүүлийн үед хамгийн их баригдаж байгаа цүнх. Тэгээ ингээ харахаар айгүй нэмгэн юм шиг ирнэ нөгөө юм нэг төгөлдөр хөрийн аккордеон гэдэг үлүүтэй нэг тийм юм одоо тасалгаатай. Тэгээд их би ингээ нөгөө Coach-ийн нэг юм лого идэв штэ тий. Бор дээр CCC гэдэг үсгтэй юмтэй. Тэгээд хажуудл нь баталгаар хар. Тэг ерөнхийдөө хар борын хослолтой. Тэгээд хойноос мэдээж эрэг ингээд тикетний карматай. Тэгээд урталтаа ингээд Coach гэсэн жижиг логотой. Тэгээд онгойлхон гут нэг жижиг карматай. Хойноо бас дахиад 2 бараг 3 ч тасалгаатай. Эндээ бас юм цахилгаантай карматай. Тэгэхээр ингээ ямаа ангилж ялгаж хийхэд айгүй тохиромжтой. Тийм. Тэгээд бас ингээд конопор төгжигдчихдэг. Ингээ харахад айгүй жоох юм шиг хэрнээ. Яг нөгөө энэ нь ингээд сунчдаг болохоор айгүй их юм орд юм билээ. Тэгээд энэ болохоор ганцхан осртой тэр оср нь ингээд гоё урт кросс олчин. Тэгээд энэ кросс нь бүр хитрхи урт биш яг ингээд гоё тохиромжтой таарсан. Нэг иймэрхүү. Тэгээд зүгээр ингээд хажуудталтаа мөрөндөө өөрийг гэвэл бас шууд ингээд үлгээл үүсэх болохоор амар амар.
Би бол ер нь их цүнхнийх кроссор нь үрдгүүр нэг мөрөндөө үрдэг. Тэгээ энэ болохоор амар гоё нь. Би сая 5 сард GT-ийн тоглолт үзсэн. Тэгээ тэрэн дээр өгсөн нэг юм энэ одоо гитарын нөгөө нэг гэдэг юм уу гэхээр арай нэмхэн чим шиг зүгээр нэг ийм юмнууд өгсөн. Тэгээ тэрэн би энд ингээд дурсгал болгоод хадгалцсан. За дараагийн хэсэгт гутлнуудаа харуулъя, авсан гутлнуудаа. Тэгээд энэ хавар нэг тийм улаан ч юм уу шарч гэдэг юм уу юм тод өнгөтэй эсвэл амтны хээтэй юм айгу фэнси гутлнууд тренд болоодсэн шүү дээ. Тэгээд би бас ийм улаан гутал авч үзсэн. Тэгээд энийг болохоор H&M-ээс авсан. Яг нэг ийм тод улаан өнгөтэй гутал хитрхэн үнэтэй авчих юм бол бас өмсөхгүйгээ мэдэхгүй болохоор гэж бодоод ингээд туршаад авч үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь би бүр энэ улааныг энэ хавар хамгийн их өмссөн. Бүр бүх юмнээр цогт юм байлээ. Ингээ бодохоор нэг улаан гутал гээд сонин ч юм шиг хэрнээ. Джинс хувцсан дээр амар гоё зохино. Тэгээд цагаан, хаар, боор гэл ерөөсө бүх төрлийн өнгөн дээр гоё зохино. Тэгээд элегант хувцсан дээр ч хөөрхөн харагдана. Жохон шик хувцсан дээр ч хөөрхөн, бараг жоох эрэгтэйлэг хувцсан дээр ч гэсэн ингээ point болоод. Тэгээд энийг бол би энэ хавар хамгийн их өмссөн. Тэгээд бас юм хөөрхөн Mary Jane эндээ юм тоногтой. Дараа нь болохоор ABC Mart гэдэг нэг пүүз мөз зардаг нэг дэлгүүрүүд байдаг шүү дээ. Салбар сүлжээ. Тэндээс авъя ч гэж аваагүй энэ зүгээр явж байгаад нэг орж үтсэн чинь ингээд айгу хямдхан байсан байхгүй юу? Нэг 5-6 мянган yen гэхээр Монгол мөнгөөр нэг 120 мянган төгрөг юм уу? Тэгээд би болохоор энийг бодохдоо ингээд энэ нь юм даван багаад тэгээ жоохон суналттай юм эрзэн даван материалтай. Тэгэхээр би энийг айгу хөл гівтэх юм байна гэж бодсон байхгүй юу? Ерөөсө холохгүй юм байна гэж бодсон юм. Тэгсэн чинь энэ бүр ингээд яг хөлийн хуруунуудын хэсгийг айгүй амар үрээд холгож байгаа. Тэгээд хөлд бас тиймч эвтэйхэн биш. Тэгвэл юм өндөр жоохон юм өндөрлөгчтэй юм чи ингээд урт өмднүүд дээр ойр зур гарахтаа өмсөе гэж бодож авсан. Тэгээд яг авсандаа бол ер нь жоохон харамсаж байгаа. Яг энэ үнээр бол Zara-гийн бас хөөрхөн сандалнууд, арьсан сандалнууд авч болох байсан. За дараа нь би ер нь нэг тийм эмгтээлэг өсгөтэй сандалгүй бараг болчиход заахгүй. Тэгээс нэг амар өндөр нөгөө хадаас өсгөтэй сандал бас урт хугацаар өмсч чадгаа болцсон байлээ. Тэгээд Японы нэг юм Diana гэж уншд юм болоо, Diana гэж уншд юм болоо бас ийм гутлын сүлжээ айгүй их байдаг юм билээ. Тэгээд би энийг болохоор нөгөө нэг Omito Sando гэж Shibuya-гийн ойролцоо байдаг тэр салбраас нь авсан. Энийг бүр хараад вау энийг авъя гэж бодоод. Яа тэгэхээр энэ айгүй их юм эмгтээлэг. Ингээд ийм төмөр оруулахтай. Тэгээд өнгөн ийм одоо шаргал зааны ясан гэх юм уу тийм маягийн өнгөтэй. Тэгээд өсгийн бас надад айгүй таалагдсан. Бүр ийм хит өндөр биш. Тэгээд нарийнхан биш. Нэг 7-8 см өсгийтэй. Тэгэнгүүтээ бас ийм хөрхөн жоохон түшигтэй, тулгууртай. Тэгээд эндээ бас ингээ олонтой болохоор сугараад ахгүй. Тэгээд уртл нь ингээд бас айгүй их эмгтээлэг. Япон гутлнууд, сандалнууд ингээд жоохон эмгтээлэг харагдуулахын тулд яг энэ хэсгийг ингээ айгүй нарийнх хийчт юм байна. Тэгээд баргийн хүнд ер нь ингээд нарийнтахаар. Гэхдээ яг ийм бахаар айгуугаа эмгтээлэг л харагдчихжээ л дээ. Тэгээд би нэг удаа л өмсч гарсан байгаа. Их айхтар хүлт эвгүй юм болоо ахгүй ямар ч байсан нэг 2-3 км алхахад бол давгүй байсан. Тэгээд одоо плач ч юм уу тийм эмгтээлэг хувцснууд дээр айгүй гоё харагдчихлаа. За сүүлийн миний авсан цуны гутал гэх юм бол нэг юм амар фэнси углааш авсан. Тэгээд нэг юм юунд ч хамаагүй нэг чирчдэг нэг амар углаашнууд байдаг шүү дээ. Яг тийм углаашгүй болцсон. Тийм углаашнуудаа сая нөгөө халуун орон руу яваад бүгднийг бодоо болгоцсон. Тэгээд нөгөө Charles and Kate гэдэг шүү дээ. Монголд бас байдаг Сингапурын брэнд. Эднийт нэг надад айгүй таалагдсан нэг хар сандал байсан аахгүй. Тэгээд бас нөгөө Omito Sando-гийнхэн салбар дээр очисон чинь тэр нь байхгүй байна. Оронд нь төстэй ийм загварууд байна гэд надад энийг харуулсан юм. Тэгээ сүүлийн үед би ийм нэг юм шигтгээ ч юм уу эсвэл юм мөнгөлөг юмд айгу дуртай болчиход байгаа байхгүй. Тэгэл энийг харамгацаа за энийг ч авчигээ. Тэгээд бас хөөхөн ямар ч өсгийгүй юм намхан ч гисэн ингээд юм мөнгөлөг айгу өнгөлөг болохоор хувцсан дээр айгу гоё point болно. Тэгээд энэ нь бас юм нөгөө түрүүний сандалтай харьцуулахад айгу өргөн байс тээ тий. Миний нарийнхан гэдэг байгаа чи юм учиртай. Тэгээд юм өргөн болохоор хөлт айгу өвтэйхэн. Энийг бас би авснаас хойш нэг удаа өмсөж гарсан байгаа. Тэгээд энтэй бол алхахад юу ч ямар ч асуудалгүй айгуу гоё өвтэйхэн билээ.
За үргэлжлүүлээд доогуур авсан хувцснуудаа харуулъя. Нэг юм Zara-гаас ямар ч цайралтгүй тэгээд ийм бараан өнгийн джинс авсан. Тэгээд энэ болохоор өндөр судалтай. Тэгээд semi white баг зэрэг ийм өргөн загвартай. Тэгээд яг Zara-гийн яг энэ төрлийн өмднүүд болохоор надаа ингээд биеинд айгүй гой суугаад яг фит айгүй гой таарад байгаа байхгүй. Тэгээд энийг бол саяхан авсан. Тэгээд жоохон урт байсныг би өөрөө ингээд доороос нь амар цэвэрхээ ингээд тайраад гараараа шидэд ойцсон байгаа. Ер нь их юм доороос нь хассан гэдэг нь зэгтэргүй байс тээ тий. Ингээд ойцсон. Яг хоо Zara-гийн өмднүүд надаа урт нь бол жоохон өндөр өсгийтэй пүүз өмсгöd гоё таартай. Гэтэ энэ бас хитрхи газар чирэгтчүүл муухай болчих юм болоо гэж бодоод ингээд жоохон доороос нь тарьсан. Тэгээд ийм өмд авсан. Энийг бол одоогоор өмсөж амжаагүй байна. Өмсөж гарч амжаагүй байна. Тэгээд уусаа дулаарчлаа. Одоо жоохон сэрүүн орохоор өмсөн дөө. Тэгээд яагаад энэ өмдийг авсан бэ гэхээр би нотлон намар яг энэнтэй адилхан загварын ийм арай цайвар ийм яг нөгөө джинсний өнгөтэй баг зэрэг цайралттай энэ өмдийг нь авсан байхгүй юу? Яг нөгөө лайн нь бол адилхан. Яг нэг төрлийн лайнтай. Тэгээд энийг болохоор би бүр авснаас хойш баг джинс өмсөх болгонда ганцхан энийг шахах өмссөн. Фит нь бүр ингээд амар гоё бийд сууж өгдөг. Тэгээд өнгө нөгөөсөө бас нэг бүх юм дээр цогцохоор тэгээд энийг намар авчаад энэний фиттэй гоё байсан юм чинь арай жоохон бараа өнгөтэй өмд авъя гэж бодоод энийг авсан. За тэгээд юпнуудаа харуулъя. За эхнийх нь нэг юм силк шин сатин. Сатин. Ийм нэг шампэний өнгөтэй ийм Uniqlo-гийн юбг. Тэгээд энэ бас айгүй гоё өнгөтэй ингээд юм унсан материалтай. Тэгээд дотортой ингээд хоёр салчдаг. Тэгээд энэ юбг болохоор хар хөөх ийм шампань гээд гурван төрлийн өнгөтэй байснаас би одоо бас 100 болж байгаа юм чи арай цайвар гоё өнгийн гэгэл өнгийн авъя гэж бодоод энэ шампань өнгийн авсан. Тэгээд энийг бол бас нэлээд их өмсөж байгаа. Угаасаа нэг юм сатин юбкнууд юм болгон дээр зохиод бас гоё идэв штэ тий. За тэгээд үргэлжлүүлээд дахиад Uniqlo-гийн юбк юм байна. Энэ хоёр болохоор загвар нь яг адилхан. Өнгө нь өөр. Угаасаа яг юм хоёр л өнгө гарсан. Аль өнгөөс нь би авцсан. Тэгээд энэ болохоор түрүүний сатин юбк болохоор жоохон юм A-line-ы А загвартай юбк байсан бол энэ болохоор яг H-line буюу ингээд юм доошоо шулуун ийм юбк байхгүй. Тэгээ урталтай юм оноотой. Тэгэнгүүтээ энэ нь болохоор ийм хар хөх navy өнгөн дээр цагаан босоо судалтай. Нөгөөх нь болохоор ийм цагаан өнгөн дээр ийм бүдэг цэнхэр маягийн босоо судалтай. Тэгэнгүүтээ ингээд хоёр талтай гоё карматай. Хойноос ийм нэг зүгээр карма шиг харагдаж байгаа ч гэсэн энэ бол яг карма ш зүгээр ийм худлаа карматай. Тэгээд ийм бүстэй, бүсэн салчдаг. Тэгээд бүс нь ингээд айгүй олон цорхотой болохоор өөртөө тааруулаад бүсэлчиж болно. Ингээд нөгөө нэг юм хогцоотчдаг түжээд штэ. Тим түжээтэй тэнгуүтэ тэрэн дээрээ нэмээд дахиад дотор талтай ингээд товчтой. Тэгээд цахилгаантай. Үргэлжлүүлээд нэг 2 мини юбк авсан тэрийг харуулчих. Нэг богонохон мини бор складтай юбк байгаа. Тэгээд ингээ харахаар юбк юм шиг харагдаж байгаа ч гэсэн нөгөө скорт гэж ярьдаг шүү дээ. Дотроо ийм шорттой. Тэгэхээр хичнээн богинохон ч гэсэн бас нэг хайхтар санаа зовоод байх юм байхгүй. Тэгээд нэг ийм сүүлийн үед угаасаа нэг юм богинохон тенс скорт маягийн юмнууд аяга од болж байгаа. Тэгээд энийг аваад сая халуун орон явахтаа тэгэл дараа нь бас тоглолт үзэхдээ айгүй их хүмүүс айгүй бие дэвтэйхэн амар юм бэлээ. Тэгээд ийм нөгөө драпон гэж ярьдаг штэ. Ийм драпон материалтай айгүй богинохон. Тэгээд яг энийхэн дотор би өөрөө зүгээр юм тусдаа богино шорт дотор өмсөж байгаа. Тэгээд энэний надаа энэ гоёлууд нь цэцэг мэцэг айгүй гоё таалагдаад авсан. Тэгээд Zara Woman гэдэг нэг арай жоохон бусад загвараасаа чүт өмтэй нэг тийм бас лайн нэдэж штэ. Тэгээд дандаа юм гоё арай чанартай гоё хийцтэй хувцснууд гаргадаг. Тэр лайных нь тэгээд хажуу талтай ингээд юм нөгөө хитэн цахилгаантай. Тийм богинохон. Энийг бас би сая хавар гоё сакура макура үзэхдээ ингээд өмсч гангарсан байгаа.
За энэ бас Zara-гийн нэг юм жакет. Энэ нь болохоор яг саяны өмнө харуулсан юпкны хос жакет нөхгүй юу. Тэгээд бас энэ ингэр дээрээ нөгөө түрүүнийхтэй адилхан юм гоё цэцгэн оруулахтай. Тэгээд драпон энэ болохоор жоохон жижиг өмсгөлтэй юм билэ. Тэгээд бүр яг ингээд амар бариу фит тарж байгаа. Тэгээд энийг бас би юпктай намд тослуулаад ингээд хавуураас гоё өмсөж ангарсан байгаа. Айгуу гоё юм бит гоё сууж өгдөг. Гэхдээ яг энэ хоёрыг адилхан арзмартай хэрнээ юпк нэлээд том өмсгөлтэй. Энэ жакет нь болохоор жоохон жижиг өмсгөлтэй бариу юм билээ. Угаасаа тийм л фиттэй авах хэрэгтэй юм билгөө. Тэгээд ийм жакетыг юпктэй ингээ хосоор нь авсан байгаа. За дараа нь дахиад Zara-гаас ийм твид жакет авсан. Өөстэй амар канилцж шít. Тэгээд хар дээр нэг юм сата утаснуудаар хийзугаасаа Zara-гийн твид жакетнууд айгу алдартай шít. Тэгээд ийм голден шаргал товчтой. Тэгээд энэ болохоор бас арай гайгүй сул өмсгөлтэй. Тэгээд би бас нэг юм хар твид жакет авъя гэж бодож байгаад Zara-гаас авсан. Тэгээд энэ болохоор юм нөгөө захан зүгээр л юм бөөрөнхий юм иргсэн зах мах байхгүй. Тэгэхээр дотор нь янз бүрийн блауз ч юм уу сорочнууд өмсөхөд захан давхцаад авахгүй айгу зүгээр амар юм бэлээ. Тэгээд урт нь бол яг ингээд нөх урт биш. Юм кроп маягийн. Тэгээ ханцуу гоё урт. Ийм сул. За ийм твид жакет авсан. За дараагийнх нь H&M-ээс нэг юм нөгөө барн жакет ч гэж яриад байгаа. Worker жакет ч гэж яриад байгаа шүү дээ. Энэ хавар тэгэл намар бол бараг л хүн болгоо яг ийм төрлийн жакет өмссөн байх. Тэгээд би нэг H&M-ээс авсан. Энэ болохоор H&M эрэгтэй тасгаас нь авсан. Тэгээд дотор нь ийм гоё цэнхэр сорочны юм шиг дотортой. Тэгээд ийм бор захтай хэрнээ өөрөө яг гоё юм шаргал өнгөтэй. Тэгээд энэ эрэгтэйээс надад жоохон нэлээд томдуу юм oversize тарж байгаа. Тэгээд энийг бол энэ хавар нэлээ өмссөн. Тэгэнгүүтээ уусаа нэг барн жакет чи ингээ энийгээ босгонгүүтээ энэ миний ингээд овчлоод өмсчихдээ штэ. Ингээд хүүтэнд бол ингээд хөрхөн хоолоо молоогоо битүүлээд ингээд өмсчин. За энэ бол баг л миний өдөр тутамд хамгийн их өмсөгдсөн жакет та. Дараачих нь болохоор нэг юм үслэг цамц байна. Жохон хар юм шиг харагдаж байгаа ч гэсэн энэ яг жоохон чирнэлийн ягаан баггүй юу. Тэгээд энэ болохоор Pilst гэдэг брэнд. Uniqlo-гийн ихч брэнд гэж явд юм бэлээ. Ер нь Uniqlo-гийн салбарууд дээр бас дэлгүүр нь байдаг. Тэгээд нэг арай юу гэдэг 30-аас дээш насныханд ч гэдэг юм уу юм офисын ажилчдад зориулсан хувцснууд төлхөө гаргадаг. Яг нөгөө бүтээгдэхүүнийх нь тоо, загвар нь арай цөөхөн ч гэсэн илүү чанартай арай цөөхөн. Тэгээд бага зэрэг үнэтэй юм лайн гаргадаг. Гоё энэ өнгөн надад айгу таалагдаад авсан. Нэг ингээд тал тарахаар яг хар юм шиг харагдаж байгаа ч гэсэн ингээд нэг юм чирнэл ягаан туяа өгөөд. За тэгээд сүүлийн гадуур хувцс болохоор зүгээр юм хар хүүд явсан. Жохон урт энэ бас эрэгтэй хүүдэлтэй. Тэгээд эрэгтэйгээс M size-ыг аваад жохон өөр size өмсөе гэж бодоод тийм зүгээр л энгийн хар. Гэхдээ нэг юм гоё доторгүй яг нэг юм гоё материал идэв штэ. Хүүдийн хамгийн гоё материалтай. Тэгээд малгай нь бас нэлээд том малгайтай. Тэг ингээд жоохон урт. За ийм энгийн хүүдий байна. Карман яг ингэж л ордог. Тэгээд за энэ хүүдийг бол би бас авснаас хойш супермаркет гарах мархтаа олстой зөндөө өмсөж байгаа. За сүүлийн хэсэгт нэмгэн цамцнууд тэгээ топнуудаа харуулчих. Эхлээд нэг юм цацагтай энэ ингэр дээрээ тэгээд ханцуун дээрээ нэг юм цацагтай блауз авсан. Тэгээд энэ хавар чи нөгөө бохо шик гэдэг стил тренд болно гэд тэгээд урьдчлаад яг юм цацагтай юм цамц авсан байгаа. Энэ болохоор бас H&M edition гэд бас нэг тийм лайн байдаг. Бас арай юм гоё хувцснууд гаргадаг лайн гэх юм уу. Жакетнууд дотор тэгэл ноосон цамцнууд дотор яг энэ уртлынхаа ингэр хэсгийн бантик цацаг энтрийг гаргаад өмсч хөр айгуу гоё дэгж харагдд юм байлээ. Тэгээд нэг ийм цамц авсан.
Дараа нь болохоор Uniqlo-гоос яг адилхан 2 сурагчиг 2 өөр өнгийг авсан байгаа. За энэ болохоор бас Uniqlo-гийн аягүй алдартай цамцтай нэг Oxford маягийн юм зузаан нэлийн юм зузаан материал гэдэг шүү дээ тийм. Нөгөө юм шиг пологийн материалтай яг адилхан юм зузаан материалтай. Тэгээд нэгтлийнхаа ангид дээр карматай зузаан хойдолтой бас нэг юм. За энэ болохоор бас эрэгтэй тасгийнх нь хувцас. Тэгээд би яг энэний ер нь айгүй олон өнгөнөөс нь өмсдөг байхгүй юу? Энэ хавар болохоор юм цагаан. Тэгээд ийм минт маягийн ногоон 2 өнгийг авсан. Тэгээд энэ хоёрыг бас нэлээд өмссөн. Ер нь би сорочкын цамц айгүй өмсдөг юм билээ. Энэ жил чи нөгөө waistcoat гэдэг ийм бидний ярьдгаар бол жакет шүү дээ тий. Ийм жакет айгүй тренд болоод байгаа. Тэгээд H&M-ээс 2 төрлийн ийм хар жакет авсан. Эхнийх нь болохоор ийм богинохон тэгээ ийм 4 товчтой хар гоё даавуу материалтай артлал нь бас ийм богинохон. За ийм нэг жакет авсан. Нөгөөх нь болохоор ийм баг зэрэг ийм нөгөө элсэн цаг шиг хэлбэртэй гоё биеийн хэлбэрийг ингээ гоё тодтгож өгнө. Тэгээд ийм олон жижиг товчтой. Тэгээ нэлээд бариу доотлороо бас ингээд жоох юм оноотой юм шиг энэ доотлынх нь 2 3 товчийг ингэж нээнгүүтээ ингээ ив хүмүүн дээр өмсчгөр айгуу гоё эмгтээлэг харагддаг. За ийм 2 жакет авсан байгаа. Тэгээд уртыг харах юм бол бас урт нь нэлээд ялгаатай. За Zara-гаас нэг 2 топ авсан. Энэ болохоор нэг ийм peach маягийн өнгөтэй. Яг ягаан гэхэд ягаан биш, orange гэхэд orange биш нэг ийм peach өнгөтэй. Тэгэнгүүтээ ингээд бас амар урталтай амар урт уяатай энийг бас ингээ урт нь гоё бантглаад өмсдөг. Тэгээд хажуу талаараа ингээ цахилгаантай онгоо. Уртлынх нь ингэрэн ийм гурвалжин. Тэгээд ийм бас жоохон хунаастай. Энийг би Таиланд явахдаа өмссөн гоё сэрүүхэн яг нөгөө цэвэр дааван болохоор айгүй гоё сэрүүхэн байсан. Сүүлийнх нь бас Zara-гийн ийм топ байна. Ийм хаар ногоон өнгөтэй тэгэнгүүтээ ийм өөрөөсөө нэг ийм цэцэг шиг ингээд цэцэг шиг навчин байна юм навчны ийм дардсан юм шиг хийтэй. Тэг ингээд нилээн задгай ангиртай энэ нь ингээд зүрдэг. Тэгээ доот нь болохоор ийм нөгөө нэг яг тэгш бус хэмтэй. Энтэл нь арай богинохон энтэл нь арай урт тэгэнгүүтээ хажуу талтай бас нэг юм хөрхөн унждаг юм унжуурхтай. Тэгээд хойтол нь бас нэлээд задгай. Энийг бол яг би халуун орон морын явахдаа бас юу явахдаа Таиланд явахдаа өмссөн. Амтны хүрээлэнд очихдаа өмссөн гоё. Амтны хүрээлэн дотор яг нэг өвс ногоо шиг мод зот шиг гоё харагдчихсэн. За тэгээд сүүлийн үед ер нь нэг бараг л он гарснаас хойш иймэрхүү зүйлс худалдаж авсан байна. За нөх юм худалдаж аваагүй гэж бодоодсэн чинь бас ингээл ганц нэгээр нь цууруулж авсаар хагаад овоо хөрхөн бас юм болчих. Энд одоо хайжууд нэг уул огоо шиг юм байна. Тэгээд энэ удаагийн бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Манай бичлэгүүд таалагдж байгаа бол лайк дараарай. Тэгээд бас суугтаа subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая баяртай.